За дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол би бас зөв зүйтэй асуудал орж ирж байна гэж дэмжиж байгаа юм. Тодруулах зүйл байна. Зүгээр яг дараагийн 7 хоногт хилцэх асуудал ч гэсэн сая тэрвш тав гишүүн манаас байр суурь илэрхийлээд асуудал нэгэнд гараад ирсэн учраас би бас байр суурь илэрхийлчихье гэж бодож байгаа юм аа. Яг манайх Индонез, Бразил, Осака гэдэг 4 газар 2 элчин сайдын яам, 2 дипломат төлөөлөгчийн газрыг хаах тухай асуудал ярьж байгаа юм бил. Би энийг бол зөв зүйтэй л асуудал гэж бодож байгаа. Өнөөдөр бид Хэмэлтийн горимд шилжчихсэн улсар маань ийм байдалтай байна. Зүгээр яг эдийн засгийн хүнд байгаа үедээ Чех, Польш гээд социалист нийгмийн үед манайхтай нэгэн дээвэр дор байсан энэ орнууд ч гэсэн манайд элчин сайдын яамаа төр хугацаагаар хааж ирсэн. Хамгийн гол нь тухайн орондоо болон олон нийтэд бид нар эдийн засгийн нөхцөл байдалтайгаа холбоотойгоор төр хааж байгаа юмаа гэдгээ зөв ойлгуулж өгөх юм бол энэ болохгүй асуудал байхгүй. Сая улаан сайд маань ч гэсэн хэлж л байна. Эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс ч гэсэн бас зарим асуудалтай ийм арга хэмжээ авах тийм тохиолдлууд байдгаа гэдэг үүднээс нь бол би энийг бол болохгүй зүйл гэж бодохгүй байгаа юм. Тэр дундаа эдгээр газруудыг сонголт хийсэн үндэслэн ч гэсэн их тодорхой байх хэрэгтэй юм байгаа юм. Зөв сони хөвлөөс харж байхад бол хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн эргэлтийг харахаар зэрэг хувийн бизнесийн төвшөнд ч гэсэн хүрэхгүйгээр тийм хэмжээний бас хөрөнгө мөнгө харагдчих л байлээ. Ийм бол тайлбаруудаа зөв зүйтэй хийх юм бол ойлголцоод явах үе бүрэн боломжтой гэж бодож байгаа. За сая цэцэрлэгтэй холбоотой асуудлыг харин тэрвш даг дарга маань асуучлаа. Би бодож ирсэн сая бас сони хэвдээс харлаа л да. Дипломат төлөөлөгчийн хүүхдүүдийн цэцэрлэгийн зардал $290 мянган гадаад хэргийн яамнаас жил бүр гарч явах юм байна гэсэн тийм мэдээлүүд явж ийлээ мөнх хэрэг сайтай. Тэгэхээр одоо бас бид нэгэнтээ Хэмэлтийн горимд шилжээ зарим газруудаа хаах өгтөрөө тулж яхад бол бас ийм мөнгөний болцоо нь ямар байгаа миний ойлголт нь хэр одоо бодиттой юм бэ гэдэг дээр бас тайлбар хийх нь зүйтэй байхаа гэж бодож байна. За энэ хуулийн төсөл орж ирж байгаа нэг дэмжих зүйл гэх юм бол бидний дипломат төлөөлөгчдөө 4 жилээр томилдог болох энэ одоо их оновчтой заалд орж иржээ. Дипломат ажилтнууд гэхээр зэрэг ажил төрөл ахуй амьдралаа төлөвлөж болдгоо гинтийн байдлаар дуудагддаг, татагддаг тийм зүйлүүд гараад байгаа. Мэдээч хэрэг ноцтой одоо алдаа дутагдал гаргасан байх юм бол тэр хуулийн дагуу татагдах нь тодорхой. Гэхдээ энийг дөнгөж нэг ажил төрөл дээр эвэ олоод харилцаа холбоо тогтоогоод ирэнгүүт нь богино хугацаанд татаад аваад ирдэг, хугацаанд дууслаа гэдэг нэг юм асуудал үүсээд байгаа. Үүнийг цэцлэгч байгааг нь би бол зөв зүйтэй гэж бодож байна. За энэ хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 18.1-ийн 5-ын 2 дугаар зүйлд байна л да. 3 жил тутамд цалинд нь хөдөлгөөн оруулах тухай заалт байна. Энийг би ямар үндэслэлээр одоо энэ 3 жил тутамдаа цалинд нь хөдөлгөөн оруулах ийм заалтыг тусгаж өгж байгаа юм бол ямар үндэслэл байгаа юм болоо гэдэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Баярлалаа. За мөнх хэрэг сайд хариулъя. За баярлалаа. Саран гэрэл гишүүний асуултанд хариулахад бид нар яг өнөөдрийнхөө байгаа байдлаар тооцоод өнөөдөр энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж ийсэн бол хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг тооцоол их хурлд танилцуулга оруулж байгаа. Тэгээд энэ $290 мянган тэр чигээрээ бүр парга гараа явуулчих ч гэсэн үг бас биш л дээ. Нэгдүгээрт энэ хуулийн заалтыг бид нар 2018 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэе гэж бодож байгаа. Хоёрдугаарт энэ 12 дипломат төлөөлөгчийн газруудын болцоогоор нь бид нар элчин сайдын яам дотор нь одоо тэр хүүхдийн цэцэрлэг шиг юм байгуулж бас нэг зардал мөнгө хэмнэх арга замуудыг бодолцсон. Тэгээд болохгүй болцоогүй газрууд бас гарч ирнэ. Ийм нөхцөлд хуулийн заалттай, хуулийн цорхойтой тэгээд улсын төсөвт мөнгө суулгах болцоотой хуулийн заалттай байх нь илүү чухал юм болов уу гэж бодоод. Энэ асуудал яагаад шинэ хүндэрч гарч ирээд байна вэ гэхээр шинэ Женевт ажиллаж байгаа нэг зөвлөхийн цалин $3,500 байлаа гэхэд нэг сарын хүүхдийн цэцэрлэгийн зардал нь $3,000 гарчаад байдаг. Тэгээд ийм ганц нэг газархан цөөхөн эдэн газрын асуудлыг л гарцаагүй шийдэх хэрэгтэй байна. Ер нь гадаад харилцааны яамны ажилчдын дундаж нас 35. За тэгээд томилтоо аваад явж байгаа залуучууд бол ихэнх нь нэг 25-аас эхний томилтоо аваад явж байгаа залуучууд нэг 25-аас 30 настай. Тэгээд голцоо 1-2 цэцэрлэгийн насны хүүхдүүд таарчдаг. Ямар сандаа бид нар сая өөрийнхөө нөөц болцоогоор гадаад яам дээр өөрөө цэцэрлэг байгуулж иж энэ бараг 60-70 хүүхдийн асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр гадаад бас энэ асуудлууд байгаа. Хэдийгээр хөрөнгө мөнгө зардал багтаа ч гэсэн бид нар болцоогоор энэ цөөхөн ч гэсэн хүний асуудлыг, хүүхдийн асуудлыг шийдэхгүй бол энэ нэг талаас хүүхдийн хүмүүжлийн асуудал, нөгөө талаас нөгөө дипломат ажилтнуудын ажлах нөхцөлийг хангах асуудал болчиход байгаа юм аа.
Тий, тэр засгийн газараас 3 жил тутам цалингийн жишгийг тогтоох хуулийн заалт оруулж байгаа нь жишээ нь хамгийн сүүлд 2008 онд энэ цалингийн жижигийг тогтоосон байна. Цалинг 8 оноос хойш манай дипломат төвчийн газруудад дунджаар 15-аас 30% инфляц явсан байна. Бусад гадаад орнуудад дунджаар. Тэгэхээр нөгөө авж байгаа цалин мөнгөнийх нь худалдан авах чадвар нь жилээс жил багасаад байдаг. Бусад орнуудад ямар зохицуулт байна вэ гэхээр ихэнх орнуудад сангийн яамны сайд, сангийн сайд, гадаад харилцааны сайд хоёр нь хамтраад тушаал гаргаад жил болгон цалингийн өөрчлөлт яваад байгаа байхгүй. Бид нарт хуулиараа тийм болцоо байхгүй учраас ядаж 3 жилдээ нэг удаа засгийн газар тухайн суугаа орныхоо амжиргааны төвшин, инфляцийн төвшин харгалзаад тогтоожээ гэсэн санал оруулж байгаа. Болд гишүүн асуулт асууя.